Сайн байцгаана уу? За би нэг ийм хөнгөөн өөрийнхөө саналыг хуваалцах гээд ороод ирлээ. За тэгэхээр юу гэхээр нэг ийм яг сэтгэл судлалын талаар тийм хүнд онол ч юм уу тий практик ийм ач холбогдол ингээд талаас нь ойлгохгүйгээр за зүгээр яг энгийн хүний одоо ойлголтоор тав хүн хүлээгээд авчаарай. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо яг энэ гэр бүлийн харилцаанд үүсэж байгаа зарим нэг юм асуудлууд маш олон ажиглагдаад байгаа тий. Тэр нь юу гэхээр нөхрөөгөө үүрэг оролцоогүй болгочлоо тий. Өмнөр нь орж юм хийсээр агаад одоо нөхөр нь хариуцлага хүлээх чадваргүй болцсон тий. Урдуур нь орж юм хийсээр агаад одоо бараг өөрөө ир хүн шиг болчлоо гэдэг тий. Нөгөө талаас болохоор эхнэрийнхээ урдуур нь орж 65-ыг нугааж хоол ундаа хийж гүйсээр агаад эхнэрээ ажилгүй болгочлоо ч гэх юм тий. Ийм ойлголтууд яваад байгаа байхгүй юу? Гэхдээ энийг жоохон логикийн хүрээндээ насан туршны хүний одоо төвшөнд авч үзээд за нөхрийнхөө өмнөр орохгүй бай гэд яах вэ? Тэ нөхцөл байдал чинь одоо яг амьдрал чинь ингээ цаг хугацаа чинь бидний хүлээхгүй шүү дээ, тэ. Нөхөр нь ажилтай байгаа бол яах вэ? Тэ нөхрийнхөө үүрэг оролцоог одоо байлгах юмсан гэд ингээд мэдээж тийм нэг юм нарийн тийм юу хийх хэрэгтэй л дээ. Нөгөө одоо юу гэдгийг те манипуляц ч юм уу те маневр ч юм уу юу гэж хэлэхээр вэ те тэрийг ингээд нэг байхад нь эрхлэх одоо байх үед нэг одоо үүрэг оролцоог нь яагаад ингээд мэдрүүлэх гэдэг ч юм уу нэг торгон харилцаанууд байхыг би үгүйсэхгүй л дээ. Гэхдээ энэ дээр нөгөө маасаараа нэг тийм буруу ойлголт яваад байгаа байхгүй юу? Мэдээж яг ингээд бүх үүрэг оролцоо тий эхнэр дээр хүрээд ирсэн байгаа тохиолдолд одоо нөхрийнхөө үүрэг оролцоотой байлгах гээд хүүхдээ өвдгөөд хараад сууж чадахгүй. Хүүхдээ өлсгөөд хараад сууж чадахгүй. Тэн дээр шийдэх асуудал байгаа бол шийднэ. Тий хийх асуудал байгаа бол хийн. Эмэгтэй хүн тухайн нөхцөл байдалд хийх ёстой бүх юма хийн. За тэгэнгүүт эхнэр нь ингээд гадагшаа дотгошоо ажилдаа байгаад болоод ирэнгүүт тоо шанагын өртлөөд явцсан юм шиг ингээд эрэгтэй хүн чинь өөрөө ангаагаа суугаад иж болохгүй зү. Бас хүүхдүүдээ хариу хараад үлдсэн бол хүүхдүүдээ хоолно. Өөрийгөө ядаж хоолно зү. За ингээд энэ дээр ингэж бие бинийгээ нөхчиж амьдрал болдгийм аа. Ингэж явдгийм аа. Тэ хэдүүлээ бас хитрхи бүх зүйлүүдийг яг нэг тэ одоо ингэж бүр ингэж шинжлэх ухаан гэдэг биднийг хүлээхгүй хөгжөөд хахад бид нар ч гэсэндээ энэ ойлголтынхаа хурдыг арай нэг одоо шилжилтийн наснасаа гэлс үсэрч гараад тий насан туршсан хүний хэмжээнд сэтгээд тий ингээд явмаар байгаа юмнууд их айгүй олон ажиглагдаад байгаа байхгүй юу. Тэгээд би энийг зүгээр нэг юм хөнгөн байдлаар ярих гэж бодож байна. Хоёрдугаарт бас нэг юм санаа байна. Асуудлууд бол бүх талдаа байгаа тий одоо танд байна уу надад байна уу бүх хүмүүст асуудал байгаа тий. Тэгэхээр одоо миний одоо энэ тулгараад байгаа асуудлыг өмнөх одоо урдах удам угсаа хамаг тий хүүхэд насны трама эцэг эхийн буруу хийсэн үйл инээтэрэгээд энэ амар тийм өнгөрсөн баларсан юм руугаа ингэж түлхэж хайчаад өөрөө ингээд ийм айлын ирэх хүчийг суугаад амиргүй байна хэвлээ тий насан туршсан хүний сэтгэлгээгээр аливаа зүйлд ингээд өөрийгөө жоохон түлхээд асуудлыг ингээд шийдэж ард нь гарах хэмжээний одоо жоохон хөгжцгөх хэрэгтэй байна. Яг үнэндээ. Тэнгүүд аль хэдийн амьдрал үүрээд те айл гэрт орж ирээд амьдрал авч явна гэд үр хүүхэд нь ингээд төрчөөд байхад чинь одоо хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг те ингэж ялрахдаг. Тэгээд бусдаас бурууга хайдаг те тийм ээ нөхцөл байдал хэцүү байгаа те нийгмийн одоо нөхцөл байдал гээл одоо бид нар ялзаах юм бол хааш нь ялзааж болох бүх боломж нээлттэй байгаа. Тэгэхээр энэ болгонд яахгүй хүн болгонд ор бүрнээ өөрийн гэсэн үүргээ үүрээд хариуцлага үүрээд одоо сэтгэлгээндээ хөгжил авчрах тий арай нэг жоохон буст хиймээр байгаа байхгүй юу тий зар сурталчилгаагаа бид нэр ингээд буст хийгээд ингээд арилжаа 8 хийгээд яваад болоод байгаа үстэй тий тэнгүүд энэ ийм хурдцтай хөгжиж байгаа тий бүр ингээд 2000 оны хүүхдүүд ингээд гарч ирчээд ингээд одоо тий ингээд
өстой нэрээ ингээд даналзаад ингээд хийгээд ингээд 20 онд төрсөн хүүхэд чинь одоо 30 хүрэх гээд явж байгаа аахгүй юу. Тэнгүүд бид нар чинь өөрснөө ингээд 30 40 50 хүрчээд тий одоо болтол тий ингээд өнгөрсөн баларсан энэ юмнууд дээр ингээд өнгөрсөн баларсан амьдрал тий ингээд энэ ээж аавын хүмүүжил өссөн орчин нийгмийн нөхцөл байдал дээр ингээд уягдаад байгаад баймааргүй байна тий. Бидний тэмцэлдэх ёстой хүн чинь гэр бүлийн гишүүн биш ээ. Тэ таны нөхөр чинь эсвэл таны эхнэр чинь биш ээ. Тэр хүн бол таны хөтлөөд хамтдаа урагшлах ёстой хүн чинь юм аа. Тэгэхээр тэр хүнийгээ ингээл доош нь хийх гээл тэ тэр хүнээсээ дээр гарах гал тэ ингэж тэмцэлтийн оронд тэ хамтдаа хийж бүтээж болох тэр юмд насанд хүрсэн хүний сэтгэлгээгээр хандаад ингээд жоохон хариуцлагатай баймаар байна. Тэгэхээр бүх юмнуудыг тийм уус хууртай шийдэж байх нөхцөлгүй. Аливаа зарим зүйлүүд дээр те логикоор хараад энэ юу нь ямар ач холбогдолтой байна гэдэг дээр анхаарлаа хандуулж агаад тэгээд дор бүр ингээд шийдээд за миний зуршил энэ би тэгвэл энэ үйлдэлийг хийснээрээ яг юу хүсэж байгаа гэдгээ өөртөө ярилцах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхгүй яах гээд байгааг нь мэддэхгүй ингээл эрхэлж туниал би одоо эхнэр нөхөртөө тун битгий тун гэж хэлж байгаа юм биш те. Энийг та бүхэн минь ойлгож хүлээж авах гэж бодож байна. Тэгэхээр яг те ингээд одоо яг өмнөдөө ингээд 40 50 хүрчээд те би болохгүй байна. Би ингэхгүй байна. Надад тэгж өгөөгүй болохоор би ингэж чадахгүй байна. Хин нэг намайг ойлгосонгүй гэж суух нь өөрөө жоохон эрүүл бос шүү тий. Тэгэхээр энийг минь та хэд ойлгоод тий одоо арай нэг бие даасан шийдвэр гаргаад одоо нэг хитрхи асуудлуудыг тий хүндрүүлэхгүй хүн шиг тий шийдээд явцдаг байгаарэ гэж хүсэх гэсэн юм аа. Тэгээд энийг би бүр сая хэлмээр санагдаад тэгээд бичлэг хийж оруулъя гэж бодоод ороод ирсэн шүү заяа. За баяртай.